Сайн байцгаана уу? Өнөөдөр бид нар Мандисүрийн хийдийн тухай ярих болно. Мандисүр хийд нь Монгол Улсын Төв аймгийн 100 мод хотоос холгүй орших Бурхны шашны томоохон хийд юм а. Улаанбаатар хотоос рууш 43 км зайд орших 100 мод хотын төвөөс зүүн хойш 5 км-д 100 модны аманд ихэнд байрлах Ачид дүн хорийн булаг хэмээх энгэр газар тус хийдийн төвөр оршдог байгаа. Мандисүр гэдэг нь оюун бэлгийн тэнгэрийг сахих бурхан гэсэн утгатай нэр бөгөөд буддын шашны мэргэн ухааны бэлэг тэмдэг ба Мандисүр бодисотвод зориулагдсан хийд юм. Тус хийд нь Мандисүр бодисотвод зориулсан Монголын цөөн хийдүүдийн нэг бөгөөд уулай ус бүхий орчинд байрласнараа lam нарын бясалгал, ном судрын үйл ажиллагаанд тохирсон байршилтай байсан. Мандисүр ламтны анх дахь дүрийн хувилгаан Дувшин Самбал Данзан 1733 онд Богд хаан уулын энгэрт энэхүү хийдийг байгуулснараа Мандисүрийн хийдийн суурь тавигдсан байгаа. 18 дугаар зуунд Мандисүрийн хийдэд олон сүм дүгэн байгуулж уран барилгын хувьд цогц бүтэц бүрдсэн байдаг. Байгалийн орчиндөө зохицсон энэхүү төлөвтийн улмаас хийдийг тухайн үед Халах Монголын 10 утай хэмээх нэрлэж байсан байжээ. Энэхүү барилгын материал ба уран зүй утга нь Хятад, Төвд Монголын архитектурын нөлөөг хослуулсан уран барилга юм а. Дотор нь том дуган танк, модон засал, будагтай мэргэсэн урлагийн бүтээлэттэй байсан байдаг. Мандисүр хийдийн барилга байгууламжид модон хийд зөнхөж байсан бөгөөд суурь хамгаалалтын хэсгүүд чулууг ашиглажээ. Мөн хаданд урласан зураг, будалтын үлдэгдэл болон хүрэл эдлүүдийн өнөө хүрэлт хадгалсан үлдсэн байдаг. 20 дугаар зууны ихэнх үед Мандисүрийн хийд нь 500 гаруй шавьтай гавж аграмбын мяндаг олгодог Монголын нэр нөлөө бүхий томоохон шашин боловсрын төв болсон байдаг. Гэвч 1937 онд хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийг нураан буулгаж тухайн үед 20 барилга байгууламж 300 лам суурьшилж байжээ. Өнөө хийдээс үлдсэн төвөр уулын энгэрт хадан сэлбэрсэн томоохон бурхтын төрс нь түүх соёлын ховор намдын дурсгал болон хадгалагдаж 1998 онд улсын хамгаалалт авсан байдаг. Хийдийн үлдэгдэл барилга байгууламжийг сэргээн засруулж музей болгон олон нийтэд дэлгэн одоо үзүүлж байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.